За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манад бол бас нэг нисэх гишийн том айлын бас сонирхолтой бөгөөд хүн болгон мэддэггүй шахуу гаднаас нарахад нислэгийн одоо холбоо навигац ажиглалтын албаны Ахмад уугийнхан өргөдөн ирсэн байна. Та бүхнийг одоо өнөөдөр хүрэлцэн ирсэн баярлалаа. За энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За ер нь биш урд нь альж ирсэн миний мэрэгжил нисгч гэхдээ нисэх бүрэлдэхүүн онгоц нисгэн гэдэг бол тодорхой хэмжээний цогцлбор үйл ажиллагаа байдаг. Тэгээд тэр онгоцыг нэг хүн жолоодод, нэг хүн бэлдээд, нэг хүн газраас удирдаад энэ төрлийн цогцлбор үйл ажиллагаанд бол нислэгийн аюулгүй байдал. Энэ олон улсын агарын шугамд өрнөж байгаа энэ онгоцны ачаал хит ачаал, өндрийн ачаал, цуваа ачаал ингээд маш олон төрлийн юм одоо нисэх бүрэлдэхүүнд нэгэнтээ агаарт гарсан онгоцонд одоо битэмжилттэй зэрэг байж байгаа онгоцонд хэн хашгираад юм хийх вэ, хэн яах вэ? Үүнийг энэ нислэгийн аюулгүй байдлыг хадгалах, нислэгийн хөдөлгөөнийг чиглүүлэх, удирдах, энэ газар дээр байж байгаа аэродромууд болон хүлээн авах газруудын агаар ус чийг юм хүмний байдал энэ бүхнийг бол зөвхөн зохицуулж зөвхөн одоо чанд нарийн мэдээлэлээр хангаж идэг албал холбоо навигац ажиглалтын алба. Үүнгүүгээр нислэг үйлдэхэд бол бэрхшээлтэй биш бүр боломжгүй. Бэрхшээлтэй юм аа гэж хэлж болохгүй. Бүр боломжгүй. Ямар ч юм байхгүй. Тэгэхээр энэ одоо дэлхийн ертөнц хуваагдал нааш цаашаа энэтрийг гижилэн гэхдээ энэ агаарын тээврийн систем агаарс нисэж байгаа онгоц хүлэгдвэл хоорондоо танах социализмын онгоц, танах тэдний онгоц гэж хуваагддаг. Энийг тэр барууны онгоц ч манай нутаг дээгүүр өнгөрчүүлсэн холбоо ажиглаад холбоо навигс хэрэгтэй мэдээлэлээр нь хангаал тоног төхөөрөмж аюулгүй байдлыг хангаал нөгөө онгоц уучин шээ явж идэг. Энэ дээр бол одоо асуудалгүйгээр үйлчлэх гол. Тэгээд дэлхийн ертөнц маань өргөжин хөгжиж агаарт нисэж байгаа онгоцны хөдөлгөөн асар их боллоо. Сансрын тойргуудад одоо асар их олон хиймэл дагуулууд нисэж энэ бүхэн бол альва нэгэн хэмжээгээр одоо газраас заавал техникийн одоо холбоо навигац ажиглалтын юмудаар ингээд хангагдж энэ аюулгүй байдал энэ нислэг. Тэгэхээр энэ албыг ажилуулад энэ тоног төхөөрөмжийг ажилуулад үүнийг зогсолтгүй ажилуулах алдаа тутаглал гаргахгүй байх, мэдээллийг цаг хугацаанд нь хүргэх. Энэ том ажлыг ажиллуулж тэр техник тоног төхөөрөмж орчин үеийнхаа юмтай онгоцтойгоо холбогдох, онгоцонд байрлаж байгаа техникийн төвчлөлтөй тоног төхөөрөмжүүдийг адилхан чиглүүлэх, газрын тоног төхөөрөмжийг цаг хугацааны хувьд одоо өдөр шөнөгүй цаг агаарын бүх төрлийн энэ нөхцөлд ямар ч үед ингээд одоо хүйтэн нойтон салхи шуурга цас бороо одоо ямар юм байдгийг тэр ямар ч юмд нөлөөлөхгүйгээр ажиллуулж чадах одоо юмыг бол энэ албаныхан энэ албаны инженерүүд энэ албаны инженер техникийн бүрэлдэхүүн ингэж хангаж идэг. Ийм учраас энэ бол амин чухал албын нэг. Тэгэд энэ алба бол одоо бол холбоо навигац ажиглалтын алба гэдэг нэртэй байна. Анх байгууллагатаас өгсүүлээд энэ өөрсдийнхөө үүрэг чиглэл юм хумнасаа болоод байд юм уу эсвэл юунаас болдгийн нэр усаа ерөнхийдөө 2-3 удаа өөрчилсөн байдаг. Гэхдээ үндсэн үүрэг нь бол хэвээрэл байдаг. Тэгэхэд энийг анхан байгууллагатаас өгсүүлээд анхнаас нь тэгээд тэр үед байсан одоо тоног төхөөрөмжүүд тэр үед байсан энэ онгоцны агаардах онгоцны хөдөлгөөн нягтрал тэр үед байсан аэродромын хүлээн авах чадвар аэродромын хүлээн авах чадварын тоног төхөөрөмжүүд онгоцонд бол аюулгүй байдлыг хангахад буултын үед бол аэродром нь хичнээн хүчтэй тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Тэр хэмжээгээр онгоцныг хүлээж авах чадвар ихсээд тэр хэмжээгээр онгоцонд
категори одоо буултын 1 2 3 дугаар одоо минимум тайч гэдэг одоо минимум гэдэг юмар хуучин ярьдаг байсан. Одоо бол одоо кат 1 2 гинөө А Б 1 энтер гэдэг. Тэгээ онгоцонд байж байгаа тоног төхөөрөмж онгоц маань техник шинжилгээ ухааны техникийн онолтыг улам ихийг аваад өөртөө байршуулаад тэгэл нисэлээдэг. Тэгэхэд газрын тоног төхөөрөмж тэрнээсээ илүү хүчтэй хурдан хөгжиж харилцан ажиллагааны журамд одоо ингэж одоо та бүхэн мэдж байгаа бүр эн чин сансарт чин хүний гар оролцохгүй нисгчгээд эргүүлээд аваад ирж штт. Эн чин холбоо навигац ажилтны тоног төхөөрөмж энэ нөгөө хөдөлгч нь хаана явж ин тэнд буухан за Америкийн тэр мужид номхон далайн тэнд эдгээр шин ажиглаад энэ тэрэгээл тэрнтэй адилхан бүх юм хүмүүд ажилуулахад төрүүлж онгоцныхоо тоног төхөөрөмж юм хүмүүнасаа төрүүлж ингэж алхам урд явж иж энд байж байгаа юмдаа. Түүнээс онгоц нь хатцсан байх юм бол эн чинь болохгүй. Тэгэхээр энэ бүх байдал дээр ингэж олон жил цаг наргүй энэ одоо Монгол улсынхаа агаарын орон зайд энэ одоо олон орон нутгийн болон олон улсын агаарын шугамд нисэж байгаа онгоцуудын аюулгүй байдлыг хангаж тэр тоног төхөөрөмжийн бэлэн байдлуудыг хангаж ингэж ажиллаж ирсэн хамт олонны төлөөлөл Ахмад үе одоо энд ирсэн байна. Та бүхэн тамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөө та бүхэн өөрсдийнхөө ажил амьдрал анхны иргэний агаарын тээврийн систем мөн нисэх системд ирсэн он жилүүд хэдийд анх ирж явах үед чинь энэ газрын тоног төхөөрөмж гэдэг юм уу өөрсдийн чинь ажиллаж байсан холбоо навигац ажилтны тоног төхөөрөмжүүд радио локаторын системүүд Монгол орны холбоо навигацаар хангасан хангалтын байдал одоо ямар байна энэ тэрийг харьцуулж яриад та бүхэн дурсамж дуртгалаа ярьж өгнө гэж одоо хүсэж байна да. За тэгвэл холбоо тэр юм отгоо өсгөх үү? За би одоо юуны манай энэ албаны үйлчлэх хөгжил талаас нэг товч ингээд ерөнхийд нэг хэлээ. За одоо ингээд нэгсэндээ Монгол 1925 онд агарын хөлөг бууснаар нисэх хүчний түүх эхэлж байгаа. Мэдээж анхны онгоцууд бол хоорондоо ингээд газартай холбоо ярьдаг юмнууд бол тухайн үед бол байгаагүй. Энэ ингээд хөгжсөөр байгаа. Газрын холбоонууд 30 гэд оноос Монголд нэлээд хөгжиж эхэлсэн байдаг. Одоо 36 оны үед одоо жишээ нь Тамсаг улаг одоо Улаанбаатар хооронд ч юм газрын холбоор нийтэд дамжсан, нууц шипер дамжсан гэсэн мэдээлэл архивын баримтууд байгаа. За дээр нь 34 онд одоо нисэх баригадын одоо холбооны даргаар нь лам зав гэдэг анхны дарга нь ажиллаж байсан гэх түүхийн баримтууд байдаг. За энэ ингээд үргэлжлэж явсараа дэлхийн 2 дугаар дайны дараах үедэд одоо ер нь онгоц их хэмжээгээр Монголд бий болсон орж ирсэн байдаг. Эднийг одоо иргэний зураалтаар ашиглаж эхэлье гэдэг энэтэй холбоотойгоор 46 оны 3 сарын 7-нд сайд нарын зөвлөлийн тогтоол гараад тэгээд 47 оны 7 сарын 19-нд бүх зэргийн жанжин лав сүрэнгийн тушаалаар одоо иргэний хэсгийн тийм салбар байгуулагдсан байгаа. Тэн дотор болохоор хамгийн анхны холбооны тийм отряд байгуулагдсан байдаг. Холбооны отрядын дараагаар бол усан дондоо гэж анх тавигдаад ингээд тэгээд үеийн дараа нар явсан байдаг. Эндээс манайх болохоор яг энэ Монгол улсад нисэх одоо Монгол улсад нисхийн иргэний хэсгийн холбооны салбар үүсэх хөгжсөн энэс эхэлсэн гэж бид нар ингэж үздэг. Тэгээд одоо ингээд утгахгүй манайх одоо ингээд 27 онд бас 80 жил маань болох гэж байгаа. Тэгээд энэс хойш холбоо гэдэг юм анх ингэж ихч хөгжиж цаашаа яваад навигац, радио локатор уу одоо ажиглалтын юм үйлчлэгнүүд нэмэлтээр дагаж ингэж хөгжиж тэгээд одоо ингээд өнөөдрийн байдлаар ингээд цогц үйлчлэгээ яваад холбоо навигац ажиглалтын гэдэг ийм цогц үйлчлэгээ бий болох ингээд хөгжсөөр одоо ийм шатандаа ирсэн гэж байгаа. Анх одоо бид нар ингээд онгоц хоорондоо ярьдаг, нисбүүлэг хоорондоо холбогддог байдлаар ингэж явж байсан болбол одоо энэ маань ингээд цааш хөгжиж байгаа бүхэл бүтэн Монгол улсын нутагт дэвсгэр мөнгө хөгс зэрэгэлдээ одоо бүсийн төвөддөө холбогддог бүхэл юм олон улсын сүлжээнд холбогдсон юм сүлжээ маягаар ажилладаг ийм технологи ингээд орцсон ингээд явж байгаа. Одоо дэлхийдээ нэгсэндээ хөл нийлүүлж алхаж байгаа юм шатандаа гарцсан явж байгаа. За та хаанаас аль нутгаас гаралтай яаж нисэхтэй холбогдов? За миний нэр Дугуйн Базаргөр. За 1982 онд нисэх гэдэг энэ өргөн том айлын босгыг алхаж инженерээр энд ажиллахаар Монгол улсын их сургуулийг төгсөөд
тэгээд томилт авч энд ирсэн. За тэр үед бол одоо агийнхтай харьцуулахад одоо нарийн байж за нийсэх бол Монгол улсын тэр үеийн одоо төлөвлөгөөний комисс гэж байсан. Тэнд бол нэг инженерийн оронтой захиалсан байсан. За тэгээд зүгээр ч нэг захиалдаггүй сургуулиудаар нь яваад одоо судалгаа хийгээд тэгээд тэр хүний нэрийг оруулсан одоо ийм байсан байлээ. Тэгээд яг их сургууль төгсөнгүүд одоо тэр судалгаагаар явсан нэг хүн төлөвлөгөөний комисс төв тэр яг бүх улс ардын ашиг бүх салбарт тэр батлагдаад одоо тэрний дагуу бүгд сургууль төгсөөд томилт авч явдаг байсан. За тэгээд их сургуулиас надад 1000 гэсэн дугаартай томилт бичиж өгсөн. За тэгээд би одоо энэ боловсон хүчний хэлтсийн дарга байсан. Хошууч Эрдэнэ очиргой дээр одоо томилтаа бариад орж ирж байсан. За ингээд намайг ороод ирэхэд Эрдэнэ очиргойд их сайхан угтж аваад за тэр үеийн газрын тоног төхөөрөмжийн хэлтс гэж байсан. За гиндэн жав гэдэг даргатай уулзсан. Тийм хүнтэй очиж уулзсан. За гиндэн жав гэж тэр хурандаатай очиж уулзсан. За тэгтэл ахлах мэрэгжилтэн Борхуу гэдэг хүнтэй уулзсан. За ингээд Борхуу дэд хурандаатай уулзсан. За тэр хүн бол одоо надтай одоо хүлээж аваад одоо чамайг нь холбоо навигацийн албанд хуваарлаа. Албаны дарга нь Мижидорж гэж хүн байгаа. Одоо яваад очиж уулзсан. За ингээд заалгаж яваад одоо энэ тэр дээр үеийн одоо бага шоугоор том шоугоор гэж ярьдаг нэсгийнхэн одоо энэ жижиг шоугоорт ирсэн. За тэнд бол холбоо навигацийн алба байрлаж байла. За тэгээ ирсэн чинь одоо дандаа хошууш солтой том дарга нар Мижидор дарга өөрөө намын дарга Ган Төмөр Золотой Катрийн инженер хошууш Болдбаатар навигацийн одоо хэдсийн инженер Лайлан хөдөө засварын одоо гисгийн ахалагч дэд хоорондоо Монгол улсын гавьяат холбооч Дамб. За тэгээ АТС-ийн одоо ахлах техник Ахмад Чойсрөнгой. За ийм бүрэлдэхүүнтэй намайг одоо хүлээж авсан. За тэгээд одоо би одоо анх удаа тэр олон том дарга нарыг хараад одоо өвдөг шиширж одоо ингэ зогссоо. За тэгээд ингээд намайг бол тушаал гарцсан байсан юм байна лээ. Тэр намайг тэр төрүүлээд ирэх тэр үеэр бүх юм бүлдсэн. Одоо дислэг солоор одоо чамайг шагнасаа. Одоо маргаашнаас эхлээд ажилдаа явнаа. Одоо явж хувцас ав гэсэн. Тэгээд тэр хангамжийг зааж өгсөн. За тэнд тушаал одоо хувцас бүгдийг өмсчүүс тааруулж аваад гэртээ хайрсан. Маргааш нь бол иж бүрэн одоо сэргийн хувцастай болоод албандаа ирж ялаа. За ингэж одоо миний ажлын гараа анх томилогдоод энэ тэр үед лазын хэсэг гэж байсан тэнд инженерээр ажилласан. За ингээд ихэлсэн. Тэгээд нэг жил ажиллаад энэ хараадын нэвтрүүлэг төвийн инженерээр ахлахаар очсон тэнд. За тэндний Дамдын хошууч гэж хүн байсан юм байна. Яг тэр үед бол байгаагүй анхны. За нэг жилийн дараа тэр хүн тэтгэвртэй гараад тэгээд центрийг ахалсан би. За ингээд тий. За ингээд тэнд ажиллаад одоо нэг 2 жил тэртээ ажиллаад байж тэр одоо энэ тухайн үеийн одоо Москвын аэропорт институт гэж байж л дээ тэр. За тэрний боловсруулсан одоо Монголын иргэний гарын тээврийг бол одоо хөгжүүлэх ийм том төсөл хэрэгжсэн. За тэгээд тэр төслийн дагуу бол одоо энэ чинь аэро вокзал баригдсан. За энэ баригдах үеэр бол намайг одоо тэр зөвлөлтийн мэргэжилтнүүдийг дагалдан сурах нэг хоёрт бол тэр тоног төхөөрөмжүүдийг бол одоо хүлээж авах. За ийм ажилд бол тохон томилогдож энэ вокзал дотор бол байрлал баригдаад ихэлсэн. За тэгэнгүүт л бүх кабель шугам монтаж тэнд зэрэг явдаг. За тэр дотор л одоо ирсэн би анх бодохдоо их гоё газар ирлээ гэж бодсон чинь тэр монтажн дотор бөөн шор тоосон донд ороод за ингээд л
2 жилийн дүүрсэн одоо кабель үүрээдлүүдэд энэ дорсуудтай хамт одоо нэг ясна нөгөө нэг инженер гоочинд одоо кабель чин гүрүү шиг болцсон одоо тэг ашигч одоо ингээд за игээ тэр ашиглалтанд орсон. За тэгээ зөвлөлтийн одоо мөрөжлнүүдээс бас их юм сурж авсаа. Тэр одоо танад төхөөрөмжүүдийг одоо бүгдийг ажлууд сураад за ингээд энэ багзаалдаа бол тэр хариулсан холбоо мэдээллийн одоо хэсгийг хариулсан инженерээр ажилласан л да. За тэгээ тэнд за ингээд 2 жил багзаалд бол ажилласан. За тэгж байтал үргэлжлээд одоо тэр холбоо навигацийн тоног төхөөрөмжийг бас шинжлэх одоо ийм ажил эхэлсэн. За энэ маань бол одоо Оросын одоо бүх тоног төхөөрөмжөөр сольж байгаа шүү дээ. За урд дахь тоног төхөөрөмжүүд нь болохоор 1962 онд 64 онд тоноглогдсон ийм л тоноглоод байсан. Үндсэндээ 20 жил ажилласан. Одоо ботхоноо бол маш их олон жил ашигласан байгаа юм тэр. Тэ одоо бол 20 жил одоо юм ашиглана гэж байхгүй шүү дээ. Тэ маш их хурдстайгаар өөрчлөгдөж байна. За тэгээд эднэрийг бол сольсон юм аа. За тэгээд тэр солихдоо бол одоо холбоо навигацийн албаны тэр юу бол бас намайг ахалж тавьсан. За ингээд арай угсаад энд ирээд тавихад бол холбоо навигацийн албанд одоо полет ОКВ станц Сосна КВ буюу одоо холбооны одоо станц за СП80 ПАР 10 Обзор радиолокатор П37 за суултын локатор РП4 за диспетчерийн локатор ДРЛ7 гэд за ийм тоног төхөөрөмжүүдийг бол шинээр суурлуулж тавьсан. За энэ бүх ажилд бол одоо тэр үеийн ЛАЗ гэж ясэн тэнд бол бүх удирдлагын аппаратууд нь бүгд орно шүү дээ. За тэгээд одоо их том тэр даалыг бол 1 2 3 давхар хүртэл дүүргэсэн. Тэ. За ингээд энэ одоо хийгдсэн ажил бол миний иргэний агарын тээвэрт ажилласан ихний 10 жилд одоо энэ хийгдсэн юм аа. За тэгээд энэ тоног төхөөрөмжүүдийн дараагаар одоо шинээр тоног төхөөрөмжүүд ингээд суурлагдаад ингээд яаж өнгөрж штэ. За энэний дараагаар нөгөө ЛАЗ маань одоо удирдлага хяналтын төв гэдэг юм нэртэй болсон. Ажлын сар хүрээнүүд ихсээд шинэ тоног төхөөрөмжүүд тавигдаад ингээд ирээд тэр удирдлага хяналтын төвийн одоо дарга гэдэг одоо том албан тушаал тохон тавилж ялаа. За энэний дараагаар залгаад миний 2 дахь 10 жилийн одоо эхэлсэн. За тэр яг эхлэх үе бол 90 оноос одоо эхэлж байгаа юм. За 90 онд бол эхлэхдээ бол энэ үед одоо манай иргэний агарын тээвэр бол сэргийх байжгаад энгийн болсон. За энгийн болох шалтгаан нь юу байсан бэхээр Чикагогийн конвенц гэж олон улсын одоо тэр юу вэ штэ. Нэгдэл тэрэнд нэгдсэн. За ингээд дараад НИКО СИТАД гишүүнээр илссэн. За ийм учраас ИКО-гийн шаардлагыг хангасан тоног төхөөрөмж тавигдах хэрэгтэй болсон. За гэтэл одоо хэдгээ маш хурдтай энэ чинь 5-6 жилийн өмнө одоо тавигдаад дууссан тэр Оросын маань тэр шинэ тоног төхөөрөмж бол тэр орвонгоор солигдох ийм шаардлага гарсан. За ингээд одоо 2 дахь одоо энэ техникийн одоо шинжилэл одоо явагдсан. За тэгээд энд бол одоо холбооны ВСАТ сүлжээ, аптийн сүлжээ, RGS алсын удирдлагатай хэтвөгийн долгионы станцууд. За тэгээд WORD навигацийн систем, суултын систем, SP90
түрүүн бол 80 тавьсан шүү дээ. Тэгээд тийч 10 жилийн дотор л 90 дараагийнхаа нь одоо тавьж байгаа юм. За ингээд ийм иж бүрэн одоо техникийн шинжилгээ хийж нэгээсэндээ бол барууны техникээр солигдсон. Одоо Оросын зөвлөлтийн одоо холбооны техник маань шаардлага хангахгүй энэ олон улсын нийслэлийн шаардлага хангах болоод иж бүрэн солигдож байна шүү дээ. За тэгээд энэ солигдсны дараагаар бол одоо холбооны одоо сонсголын шанар найдвартай болсон. За холбоо барих алслалт бол сайжирсан. Хуучин бол Улаанбаатарт ойртож ирээд нэг 80-100 км-т одоо холбоо барьдаг байсан бол яг энэ шинжилгээ хийсний дараагаар 3000 метрийн өндөрт нисэж байгаа онгоц 300-аас 400 км-ийн зайнаас найдвартай холбоо тогтоод ярьдаг болсон. Энэ бол өсрөнгийн одоо хөгжлийн 90 үе эхэлсэ. Одоо холбооны за энэ яг энэ үедээ давхсаад онгоц бол манайх бол Боинг онгоц одоо барууны онгоц одоо хөлөөж авсан. За тэр Боинг онгоцоор одоо ниссэн хүмүүс маань одоо энд одоо сууж байна. Тэ. За ингээд ийм одоо техникийн шинжилгээ хийгдэж одоо эхэлсэн юм аа. За тэгээд тэрний дараагийн одоо 3 дахь 10 жилээ би дурсая. Хамгийн тэр 3 дахь 10 жилд бол ардарын сүлжээ байгуулагдсан. Одоо радиолокаторын иж бүрэн сүлжээнд орох эхлэл тавигдсан юм. За тэгээд эхлээд Улаанбаатарт. За тэр маань одоо тэр Алтан мулгийн төрөв байна тий. За дараагийнх нь Хөвсгөл аймагт тэр тавьсан. Дараагийнх нь Бор өндөрт суурилуулсан. За ингээд энэний дараагаар баруун тишээ өмнө оюу руу Баян хонгор. За ингээд тавигдаад одоо Монгол улсынхаа нутаг дэвсгэрийг бол радиолокаторын одоо долгионоор ингээд бүрхсэн. Тийм учраас одоо бүх онгоцны хөдөлгөөнийг локаторын дэлгэсээр буюу компьютерийн дэлгэсэн дээр бол ингээд харах, хянах боломжтой болсон. За тэр холоос бол хаа хойноос Монголын хил дөнгөж орж ирэнгүүт л Улаанбаатараас бол шууд тэр онгоцтойгоо харьцах ийм одоо хэмжээнд болоодсон. За тэр онгоцны тэр Монгол улсын хилээр орлол бол хол ойр хамаагүй болсон шүү дээ. Ховдоос ч одоо орж ирэхэд тэр кизил дайраад ингэж бас нэг шин шиглэл нээсэн. За ингээд бүгд чинь бүгдийн локатороор хардаг болсон. Тэгээд одоо бид харж байна, сонсож байна, удирдах байна гэдэг одоо ийм одоо үндэсэн одоо 3 нөхцөл одоо биелэгдсэн. За энэ бол одоо олон улсын өнгөрөлтийн онгоцуудыг бол одоо тоог нэмэх ийм боломж гарч ирсэн. За энэ локатороор хараад тэгээ бүх юм сайжирсан учраас тэгээд онгоц хоорондын зайг ойртуулах. Тэгээд олон онгоц одоо нисдэг болж одоо хэд хоногт бол 400-500 онгоц баруун өнгөрч чинь одоо $500 мянган одоо хоногтоо олдог болоод одоо засгийн газрыг гайхшруулж байлаа шүү дээ. Тэгээд мэдээгүй гинтхэн мэдчиход за ингээд за ийм ашигтай ажилдаг энэний хүчинд бол иргэний агаарын тээвэр тэр хэвээрээ цалингаа нэмсэн бүгд 2 дахин нэмсэн шүү дээ одоо тий. За энэ бол одоо бидний хувьд бол бахархууштай одоо ийм сайхан ирэн эхэлсэн юм аа. За тэгээд товчондоо таавал ер нь базархаа таавал ер нь одоо ингээд сонсоход бол 99-тэй холбоотой 3 том холбооны шинжилт бол оролцсон байна шүү дээ. Тэгэхээр их гоё үед их гоё өөрийн хувь намтард бол их гоё үе орсон юм байна. За тэгээд тэр 2 дахь тэр том вуса сүлжээ тэр юу хийхэд бол удирдах хийсэн хүн нь бол яг саад удирдагч нь бол Даваа инженер, Отонбаяр инженер 2 юм аа. Тэр хоёрыг нэрийн сохоос мартсан байна. Тэ. За ийм одоо тэгээд ийм одоо болсны хүчин манай инженер техникийн одоо тоо бол одоо
орон тоо ихссэн, нэмэгдсэн. За ингээд гадаад дотоодд төгссөн олон инженерүүд шаардлагатай болсон, инженерээр сэлбэгдсэн, инженерүүдийн эзлэх хувь хуушин боловлог сөөхөн байсан болвол энэ 70% нь инженерүүд болж ирсэн. Манай зөвхөн би холбооныхоо одоо системийг ярьж шүү. Тий. За тэгээд энэ үед бол холбоо навигацийн алба маань техникийн хангалтын алба гэдэг нэр авсан юм. За ингээд техникийн хангалтын алба нэртэй болж үйл ажиллагаагаа явуулсан. Би тэгээд 2010 онд евро тэтгэвртэй гарсан. За гарангуут маань намайг бол бас евро менежерээр явуулсан. 2 жил гараа бараг 3 жил орчим өмнө говийн хам богдод менежерээр ажилласан шүү дээ. Тэгээ 2 хүн ажилладаг учраас буудлын даргал да нисэх буудлын 2 хүн сар сараар ээлжилдэг учраас тэр дарга гэдэг нэр авдаг менежер. Тэ ийм байна. Тэгэж одоо би 30 жилийг энэ нисхийн одоо ажил үйлдвэрлэлд амьдралаа холбож ажилласан байна. Тэгэхээр ачааллын үед бол жинхэнэ л ачаал дунд үтсэн биз та. Ачаал бол одоо яг одоо эхний одоо 10 жилд бол тэр үед социализм гэж байла. За тэр үед нэг гол үзүүлэлт маань нөгөө ачаа тээвэрлэлт, зорчигч тээвэрлэлт, шуудан тээвэрлэлт одоо ингээд. За энэ бүгд одоо дээрээс тоон үзүүлэлт даалгавар өгдөг. Одоо төдөн одоо мянган зорчигч тээвэрлэн, төдөн тоон ачаа тээвэрлэн. За энийг биелүүлэхийн тулд одоо өдөр шөнөгүй ажилладаг байлаа. Бид нар бол доор бол одоо онгоц маань бол хаа байсан ховд уус руу яваад л шүн иргэж ирнэ. Шүний нислэг их байсан. За ингээд л одоо төл үлгээг бол 100% биелүүлдэг л байсан мэт дээ. За тэр нь биелүүлэн дээ. Ер нь тэр аймгийн холбоот ч бас л танаас хамааралтай. Хамааралтай. Тий. Тэгэхээр бас дахиад танаа албан дээр дахиад хөдөө явдаг бас тусгай алба байх нь шүү дээ. Байна. Миний хүүхэд байх юм дамбугаа гэж одоо бид нар хүүхэд байхад цагаан өмсөг дамбугаал гэдэг гэсэн. Тэр үн чинь их явдаг байсан. Дамбугаа тэрүүний талаар нэг яриач. Тэтгэвртэй гараад дамбугын ажлыг би бас хэсэг авч ажилласан. Тэгээ энэ тэр одоо юу яасны дараа тэр 2 дугаар техникийн шинжилгээ хийгдсэний дараагаар хуушин одоо тэр удирдлага хяналтын төв маань урагшаад шинэ төв рүү шилжээд за тэгээ хойдох одоо энэ хуушин шовгор дээр байсан төв маань навигас радио холбооны төв нэртэй болоод тийм төвийн дарга бас намайг тохиолдож 2 жил болсон байна. За ингээд тэр 2 жил бол хооронд урд шинэ төв дээрээ бол инженер техникийн ажилтан бэлдсэн. За тэр оройгоор бол одоо баахан инженерүүдийг бэлдэж хурдвчилсан курсээр төгсгсөн. За ингээд англи хэлний курсүүд явсан. За тэгээд мэргэжлэрээ Таиланд өшөө одоо ингээд зөндөө явсагаас тэг бэлдсэн тийм ээ. За ингээд одоо шинээр ажиллах, шин тоног төхөөрөмжн дээр бүх ажиллах одоо юм баг бүрдэтсэн учраас одоо хуушин төв маань татан богдсон. За тэгээд байсан Оросын тэр юун тоног төхөөрөмж маань нөөц үүрэг гүйцэтгээд за ингээд үе өнгөрөөсөн одоо ийм одоо төвхтэй юм аа. Би танаас тийм юм асуух. Та тэр жижиг шогуур гэдгийг АТС хэлээд одоо нөгөө одоогийн байгаагаар Мята нөгөө музей хэлээд байна. Музей хэлээд байна. Тий, музей хэлээд байна. Тий. Тэгээд тэр тэнд чишин анхны одоо нисэх буудалд байсан юм байна шүү дээ. 50 хэдэг онд энэ 50-аад оны сүүлээр энэ хуушин шовгоор баригдсан. Тэгээд танах ерөндөө орсон шүү дээ. Бидний хүүхэд байхад АТС гэж байсан шүү дээ. Тий, АТС чинь тэр анхан бол одоо буудлаа онгосон дээр нь бол нисдэг өдөрдөг шин тэнд төвлөрж байсан юм байна лээ. Тий, бид нар чи хүүхэд байхад чинь бас амхандаа чи 2 давхар бас гардаг шатаа шовгортой. Тэгээд тэр ягаад гэдэг юм 50-аад оны сүүлээр бариад 62 он гэдэл энэ тэр бүх юм шинжлэгдсэн юм шиг байгаа юм. Тэгээд намайг ирэхэд л тэр бүх тон төхөөрөмжүүд бүгд паспорт нь бол бүгд ингээд бишээс 62 он тэгээд 63 он 64 он гэсэн ийм л юм байсан. Тэгээд тэр
тэр үеийн улсууд бол одоо магтмаар тэр олон бүх 20 жил одоо тэр дон төхөөрөмжийг л Тий. ажилласан. Ажиллаад Тий. тий. Тэгээд тэрний дараагаар бол ойр орхон одоо ингээд огцом одоо шинжилэлүүд хийгдсэн. Тий. Дэвшилт хурдан явагдаж. Тий, дэвшээ хурдан явагдсан. Тэгээд энэ чинь одоо жинхэнэ одоо байлаа шүү дээ ганцхан холбооны л airdrop өргөтгөн, уртасган, өшөө зузаална. За ингээд шинэ онгоц хүлээж авахын тулд л одоо ингээд энэ бэлтгэл. Тэгэл одоо энэ орон нутгийн суулт систем чинь бас бүгдээ танахаас хамаарна. Бүгд хамаарна. Тэр үед яг дотоодын нислэгээ бол тэр airdrop өргөтгөл хийж яхад нэг шорон зурвас дээр хүлээж яваад л хажуу талд нь шорон зурвас бэлэн байсан. Тэ. Тэн дээр л одоо яваад за ингээд тэр юу дуусан гутал ийшээ шилждэг. За. Энэ их бүтээн байгуулалтын тэр тасралтгүй одоо бүтээн байгуулалт өрнөсөн миний одоо ажилласан үе. За тэгээд надаас хойш бол шин танд хөөрөндүүд бас нэвтэрсэн тэр тохой энэ алтай хоёрыг ярих байхаа. За таач та сайхан ачаалттай иргэний засгийн ачаалттай он жилүүдэд их сайхан төвхтэй ажилласан юм байна. За баярлалаа. Таны дараач одоо алтан сөхөө. Гиндингийн нэмцэрэн гэдэг хүний одоо том хүү, айлын том хүү байгаа. За ингээд хараа багасаал одоо бид нар энэ нисгийнхэн хонхорт сураад хүмүүжээд ингээд мэрэгжил эзэмшээд тэнцэнэ ингээд ажил төрлөө хийгээд ингээд сайхан амьдарч байна. Энэ сайхан буянтай ээлтэй сайхан нутгаа манай энэ нутаг маань. За ингээд би бол өөрөө багасаа энэ бол нисгэж болохыг их мөрөөддөг байлаа. Тийм би Багдад аавтайгаа хамт энэ аан хоёрын онгоцны кабин их олон цаг ниссэн. Тий. Олон цаг зөөгцөө. Тий, олон цаг зөөгцөө. Тэр ч одоо манай энэ юунд би яг миний хоолох үе болохоор энэ Өвсгөл аймагт байсан. Тэгээд Өвсгөл аймагт тэр үед 2 аан 2 нисдэг байсан. Нэг ер нь 2 аан 2 шүү дээ. Хошонгоо нисдэг байсан. Онгоцны дараа нь хошонгоо. Нэг нь манай. За тэгээд юуны манай аавын 2 дугаар нисгэж болохоор энэ хэм телегац нэг таславга юу? Тийм, лавга. Тийм, лавга байсан. За хошонгоо 2 дугаар даваасаар байхаас. Ингээд тий. Тэгээ энэ дөрөв нисгчтэй. Тэгээд өглөө өөрөөр л онгоц дуурна. Тэгэл Google очоод тэрүүгээр нөгөө юу мөгөө үзүүлээд нөгөө замынхаа зураг мөргө янз бүрийн нөгөө нислэх аймагуудынхаа мэдээзтэй хүмүүнэл шууд мудагаад аваад явдаг байсан. Тэр хооронд нөгөө чичээд онгоцны дараа суучдаг байсан. Нуугдж ороод ирэхэд нь ордон сууж идэг. Тэгэл бөөгөхгүй ирэхэд аваад нисдэг. Тэгээ яг аавтайгаа сайхан ниссэн, сайхан явсан. Хөөхд нас маань сайхан өнгөрсөн. Тэгээд хамгийн гойд орсончтой юу болохоор аавыг нөгөө өндөр аваад гардаг байхгүй аана хоёртой. Тэгэхээр нөгөө хүүхд юм чинь нөгөө намдор нисгэх гээд дэдэг. Тэгэл хөрх юм аавсаагүй та нэг намдор нисээд өгөөч гэл. Тэр бас тэр бол юу ихгүй л дээ хөрх юм. Нөгөө буух үедээ яхан намд орж ирэл ингээл эбрэшио гэдэг үг нам нислэг тийм нислэг хийдэг. Тийм сайхан уу одоо өнгөрсөн миний хүүхдээс байна. За сүүлд нь тэгээд бас тэр ном зомноос уншиж явах тэр хөдөө явж исэн жолооч нар буугаад зогтж исэн гэлээ тэр нам нислэг. Надад нэг тийм юм чи байна. Тэр чи яг зүгээр чиний хэлдгээр ингээд заримдаа ингээд их нартай өдөр заримдаа их цагаагарын хүнд нөхцөлд үүл намхан болоод шиврээ бороо ч юм аадар бороо ороод уулсын толгойнууд ингээд хаагдаад энэ тэрэг ихтэй зэрэг нисч яваад нөгөө аан хоёр бол нөгөө нислэгийн тоног төхөөрөмж 1946 он зохион бүтээгдсэн онгоц болохоор тэр одоо он жилүүдийн хугацаанд тэр нислэгийн навигацийн тоног төхөөрөмжүүд бол ер нь байхгүй. Ганцхан радио станцын юу гэдэг арк радио юу комстай. За тэр нь бол аймаг дээр байж байгаа радио юу одоо привидийн станцууд ажиллаа гэхэд тэр аян цахилгааны голомттой юм уу эсвэл ингээд ямар нэгэн юмд орох зэрэг тэрний долгио сарнаад тэр манай онгоцон дотор байж байгаа тэр зөв ийшээ заахгүй ийшээ ч юм уу ингээд савчаал тэгээд нөгөө нэг одоо чөрүүн чинь нэг хальтаа тэр өөр ханган тэр нэг цоорхой юу тэрийг бол нисснэр бол мертвый зон гэдэг юу ч ажиллахгүй ингээд
юу хэрэглийн зүүнүүд савчаад нааш таашаа. Тийм үед бол юу хийдгүү гэхээр одоо манай Ахмад Үич тэгжлээсэн за би ч гэсэн тэгж ниссэн дөө. Нөгөө доошоо өндөр алдаад үүлэн дотор нисэхгүй аль болохоор ил хараагаар явах гээд тэр уулсын тэр сонгон хайрхныхаа ороо энэ цэцэг үнийг харж ээж өөрийнхөө байршлаа тогтоодог. Радио техникийн тусламжаар байршлаа тогтоох явдал бол тэр үед бол онгоцны тоног төхөөрөмжч тэр энэ радио навигацийн томог төхөөрөмжч тэр намайг хаана яваад ямар өндөртөө явж байгааг ажиглаж харах системч байхгүй байсан. Тэгэл амаараа хотлоо хэлчихэд хэдэн метрийн 3000 метрийн өндөрт явж игчээл өөрөө 300 метрийн өндөрт ингээл тэгэл давхичин. Тэгэл ер нь голдуул одоо ингээ явж байгаад нэг жоохон зам харгуу аймаг руу явсан зам эсвэл аймаг руу явсан өндөр хүчлтийн шугам тэр энтрийг вэр одоо ориентировок одоо баримжаагээл тэгэл барай явж хахад тэгэл ингээ явж хахад зам ингээл гарч явах тэгээ зам дээгүүр чинь баримжаараад ингээ намхан нисэж хахад машинууд ингээд өөдөөс ирж идэгэн эхлээд ингээд замын хажуураа гараад ингээд ойртоо зэрэг машинаа зогсоолчвал толгоогоо өрөөл гүгэл яваад дээгүүр ингээд одоо тэр одоо нэг бол одоо хөө хилцэх хугацаа өнгөрсөлдөө намайг шийтгэхгүй нам ер нь би ганцаараа ч тэгж ийсэн юм шиг одоо бүр баталгаатай ярьлаа шүү дээ одоо нямцрангуу тэгж ийсэн чинь би яадгийн ер бид ер нь тухайн нөхцөл бол тэгээд техникийн боломж агаарын нөхцөл байдлаа үнэлэл тэгэл. Тий, онгоц бол ерөөсөө ан хоёр онгоц бол юуных яг тэр ном дөрмөн дээр нислэгийн юм дээрч ил харааны онгоц гэдэг. Тий. Шүн нисдгүү. Тий. Шүн нисэх тоног төхөөрөмж явахгүй баримжаа агаарта онгоцны баримжааг авах юм эсвэл юм хүн байдгүй. За холбоо барих гэдэг жоохон нэлээ өндөр авчиж түрүүн базар инженерийн хэлснээр бол саадуудыг давж иж өндөр гарч иж радио долгионы тархацаа тийшээ хөрнөх гэсэн би энэ уулын энд явж байхад миний радио долгио энд энэ ууланд хүрээл сарниал тийшээ очихчгүй би сонсохчгүй. Тэгэхээр тэр үйл явдлуудыг улам одоо ингээд мертвизон гэсэн тэр одоо ингээд сонсгол муутай эсвэл энэ манай Монгол орны би Монгол орны бүх нутгаар бүх аймаг сундууд нисэжсэн. Энэ би газрын баялагийг бол одоо ер нь их сайн мэдэж байна. Тэг яаж мэдж байгаа юм бэ гэх зэрэг төмрийн өдөртэй юм уу? Цахиуртай, шохоотой, нүүрсний их аномалины юм хүнтэй газар болгон өөрсдийн магнитны юутай цацрагтай байдаг. Тэгэл нэг газар явахдаа зэрэг радио станцын зүүн ингээл савлаад тэгэл энд тест айгүй их төмрийн өдөртэй юм гинлээ. Тэгээд нөгөө юу одоо нөгөө жинхэнэ гадраас аймаг дээрээс Улаанбаатараас ирж байгаа радио долгионыг хүлээж авах боломж байхгүй. Тэр нөгөө завтраас нь сарниулаад хөтөн чадал муутай тэгээд ийм байгаад. Тэгээд нөгөө сүлд нь хиний ярьдаг нөгөө дээшээ гараад нөгөө шин тоног төхөөрөмж тийм ээ. Саад мат тэр нөгөө юунууд одоо базар бүрийн нэр ирлээ шүү дээ 300-500 км одоо саадгүй одоо нөгөө саар мөчлөгөө сонсдог болоо тоног төхөөрөмжүүд эрэхтэй зэрэг тэр хит богино долгионы КВ станцын юмар ярьжсэн бол бид нэр ОКВ системд ороод тоног төхөөрөмжүүд ягаад нэгдүгээрт нь хоёрдугаарт нь алсалт нь ихтэй гуравдугаарт нь авах мэдээлэл юутай чанартай нөгөө шүүмгүй нөгөө буруу зөрүү сонсох гэж байхгүй тий. Тэрэн дээр чинь тэгэхээр би танд их одоо авралын мэдээлэл хараад байна л да. За би 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль холбооны инженер гэдэг нэгчлэр төгсөж ирээд за энэ иргэний хэсгийн холбооны албанд ажилд орлоо. За ингээд энд ажилд ороод хөдөө орон нутагт явсаа. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх худлын холбооны техникч гэр суултын техникч гэдэг ажлыг хийж жил гарan хийгээд Эрдэнэт хотын холбооны техникч буудлын эрхлэгч гэсэн тийм албанд тушаад очсон. За тэнд бас нэг жил гараа ажилласан. За миний ингээд хөдөө орон нутагт ажиллаж явах үед бол хөдөө орон нутагт бол ерөөс хоёрхан давтамж дээр холбоонд ордог байлаа. За 5610, 5715 гэх. За энэ давтамж дээр бүх одоо 18 аймаг холбоонд ордог. Одоо Хинтээ, Дорнод, Сүхбаатар одоо тэгэл Баян-Өлгийн ховд бүгд нэг давтамжтаар орчин. За тэгэл одоо бүгд холбоочд одоо бүгд өөрийнхөө одоо орон нутгийн цаг агаарын мэдээ, тэр нислэгийн мэдээг өгөх гол одоо шаагчдаг гэдэг бас
бүр юу яриад байгааг нь мэддэхгүй шаагаад байдаг. Дунд нь дахиад нэг онгоц чинь агаарт гараад тэр нэг онгоцны чинь мэдээ ингээл бүр шаагсан юм. Ерөөсө юу яриад байгааг нь мэддэггүй ингээл нэг сар хэртэй байж байгаа аяндаа чих онгоогоол за эн чинь тийм мэдээ явж байгаа юм байна. За цаг агарын тийм тап мэдээнүүд явд юм байна. Нислэгийн мэдээнүүд явдаг юм байна. За ингээд нисхийн хүн болж эхэллээ. Одоо орнот. За одоо орнот одоо би яг юу хариуцж ажилладаг байсан бэ гэхээр энэ нэвтрүүлэгч станц юу хүлээ авахч 250 250 840 гэдэг ингээд энэ хоёр нэвтрүүлэг хүлээ авах нэвтрүүлэг. За дээрэс нь сумдын Хөвсгөл аймагч нэг 10 хэдэн сумтай. За 10 хэдэн сумын холбооны одоо төхөөрөмжүүд холбоочтойгоо ингээд байж идэг. За хөдөө сумдын одоо холбоонд ямар станцууд байсан бэ гэхээр жижиг нөгөө R42 гэдэг нэг жижиг тийм станцуудтай. Энэ станц нь болохоор аймагтайгаа тэр нислэг үлдэж байгаа А2 онгоцтой ингээд холбоонд ордог. За иймэрхүү ажил хийгээд. За ингээд намайг анх Хөвсгөл аймагт очиход Баян очир дарга байсан. Буудлын дарга Баян очир дарга. За нислэгийн удирдагч нь чимгээ өгч байсан. За би анх энэ холбооны техникч ажлыг Өлзийгоогоос авч ирсэн. Ахмад Дэрүүийн одоо Өлзий орионы техникч байсан. За ингэж хөдөө ажиллаж явж хагаад за 1986 7 оны үед одоо энэ төвд Улаанбаатар хотод шилжиж ирээд ажилласан. Ингээд энэ шилжиж ирэхэд Мэждэр дарга Гантөмөр инженер за Болдбаатар Базар инженер гэдэг энэ улсууд дээр одоо ирлээ. Лаз гэдэг тий линейны лабораторийн заал гэж энэ товчлсон нэртэй. Энэ одоо юун дээр ирж ажилласан. За ингээд ажиллаж байгаад 1998 онд агарын навигаци хөгжүүлэх төсөл гэдэг энэ том сайхан ажил төсөлд одоо хамрагдаж орсон. За энэ төсөл бол манай иргэний хэсгийн энэ холбооны навигацийн албанд бол маш том техникийн шинжилгээ хийсэн ийм том төсөл арга хэмжээ болсон. За энэ ямар төсөл арга хэмжээ ерөөсөө шууд бид нар сансрын холбоо гэдэг юм руу орж ирсэн. Сансрын холбоо гэдэг юмд орж ирсэн. Бид нар шинэ тухайд яг нэг агарын энэ холбоонд байсан станцууд хоорондоо яригддаг ийм л юмд байдаг гэсэн. За яг ингээд ажиллаж явах үед бол тэр үед Оросын дандаа тоног төхөөрөмжүүд за сэлбэг хангалт их муутай. За одоо сэлбэг хангалт нь муутахаас гадна тэр нөгөө олон жил ажилласан төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа ерсөөр ашиглалтын хугацаа дуусч исэн учраас чанарын хувьд их муу байсан. Холбоо одоо сонсох чадвар их муу байсан. Дамжуулах чадвар их муу байсан. За ингээд 1998 онд тэр агарын навигацийг хөгжүүлэх төслийн хүрээнд орж ирсэн одоо энэ төслүүд болохоор энэ бүх орон нутагт 18 аймагт нисчихсэн 20 газар нийтээ тавигдсан сансрын холбооны төхөөрөмж висат төхөөрөмж. За энэ яадгийн гэхээр ерөөсөө ямар төхөөрөмж вэ гэхээр хөдөө орон нутгийг висатаар сансраар хооронд нь холбочиж байгаа төвтэйгээ. За тэгээд энүүн дээрээ суурлаад архаик станц гэдэг тэр төхөөрөмжөө тавьж байгаа. За архаик станц яад юм бэ гэхээр ерөөсөө юун дээр алсын удирдлагатай богинодлагын станцыг л хийж байгаа. Улаанбаатар хотоос Баян үлгээд явж байгаа онгоцыг одоо богинодлагын станцын юу висатын тусламжтайгаар богинодлагын станцаар ингээд хоорондоо холбогдоод удирдаад ингээд чиглүүлээд үйл ажиллагаа навьж байгаа. Хоёр дахь хамгийн том ажил нь болохоор автын сүлжээ гэж байгаа. За автын сүлжээ гэдэг нь ерөөсөө тэр орон нутгийн нислэгийн мэдээллийн ажлыг шууд Улаанбаатар хот болон орон нутгуудтайгаа автын одоо сүлжээгээр холбогдоод мэдээлэл ингээд шууд компьютерээр явж хоорондоо солилцоод байдаг. За гурав дахь том ажил болохоор тухайн орон нутаг дээр ажил байгаа аэродромын цаг агаарын мэдээг Улаанбаатар хотод яг фактически авдаг болсон. Ерөөс энэ яадаг юм бэ гэхээр тэр одоо өнөөдөр өглөө Баян үлгэн онгоц өглөө Баян үлгэн нисэхэд тэр шөнийн бүх мэдээлэл өглөөний бүх мэдээлэл аэродромын бүх одоо салхины чиглэл чиг даралт бүх мэдээллүүдийг авчдаг болсон. За ингээд одоо бодит мэдээллийг авдаг болсон. За энэ гурван одоо үндсэн энэ төсөл төр ингэж хэрэгжиж орж ирсэн. За энэ дэр 1998 оноос энэ төсөл төр ороход одоо яг тэр төслийг удирдах гэсэн даваа, гээ даваа, Ис Отгон баяр гэдэг хоёр хүн байсан Монголын талаас.
За ингээд бид нар энэ хэрэгжүүлсэн юу нь болохоор энэ төслийг хэрэгжүүлсэн компани нь болохоор Raytheon гэдэг Америкийн нэгдсэн улсын компани байсан. За энэ Америкийн мэргэжилтнүүдтэй бид нар хамт ажилласан. Эхлээд одоо бид нар дагалдангаар хамт суурилуулж эхэлсэн Америкийн мэргэжилтнүүдтэйгээ. За ингээд Америкийн тэр мэргэжилтэнгүүд маань ажлыг хийгээд 2 жилийн дараа энэ төсөл одоо хэрэгжиж дуусч байгаа. Монгол улсын нутагт 20 газар ингээд энэ үйл ажиллагаа болоод дуусч байгаа. За тэгээд энэ дууссаны дараа за энэ том төслийг энэ том төхөөрөмжийг яаж одоо шааш нь авч явах вэ? Яаж одоо энэ нислэгийн бэлэн байдал энэ аюулгүй юг бэлэн байдлыг авч явах гэдэг дээр маш том одоо анхаарал хандуулсан манай албаны инженерийн ажил. За ингээд 98 оноос 2000 оны хооронд энэ төсөл хэрэгжиж дуусч байгаа. За ингээд 2000 оноос эхлээд бид нарын өөрсдөө монголчууд өөрсдөө дангаараа одоо энэ том тоног төхөөрөмжийг бие даан авч явж эхэлж байгаа. Тийш хааш навж. За ингээд би яг 2000 онд энэ холбооны угаас ашиглалтын албаны хөдөө засвар нөхөн хангалтын тасаг гэдэг энэ юуг одоо өөргөө хүлээж аваад за ингээд хөдөө орон нутагт нөгөө тавигдсан төхөөрөмжүүдээр ингээд үйлчлэгээ хийдэг. Удирдлагын үйлчлэгээ, цагийн үйлчлэгнүүд ингээд бэлэн байдлыг хангаж. За энэ үед давхар нөгөө Дамбугаан манай гавьяат Дамбугаан одоо хөдөө орон нутгийн манахтай нийлсэн. За энэ Дамбугаан хэсэг болохоор нөгөө хөдөө орон нутгийн чиглүүлэх станцууд тухайд бол байж ирсэн. Нөгөө пар арууд энэ чиглүүлэх станцууд одоо ажиллаж ирсэн. За энэ станцуудыг бас техник үйлчлэгээ хийдэг. Ийм давхар. За ингэж ажиллаж хугацаанд ингээд бид нар нийтдээ 20 газар тавигдчихж байгаа энэ төхөөрөмжүүд маань. За ингээд тавигдчихж явж исэн чи эхнээсээ дахиад нөгөө юуны аймагуудын нисхуудлууд нүүж эхэлж байгаа. Шинж нүгээд эхэлж байгаа. Хамгийн нэгдүгээр Хинтээ аймаг нүүс хамгийн ихний хэлж байна. За ингээд Хинтээ аймагт нүүх болсон. За энэ төхөөрөмжүүдийг яах? Яаж шилжүүлэх? Байр нь нүгээ явцсан. Шинэ бодолд орсон. Нөгөө хуучин бодолтой байгаад байдаг. Хуучин бодлын шууд ашиглаж болохгүйгээд акт гарсан байдаг. За энийг нүүлэх болдог. За энийг яах вэ? За тэгээ өөрсдөө нүүлгэй. За яаж нүүлэх вэ? За юу байхгүй. Нөгөө кабелүүд байхгүй. Тэ? Нөгөө ингээд татагдсан шинээр одоо татах кабел байхгүй. Төхөөрөмжүүдээ яах юм бэ? За энэ дээр бид нар болохоор ерөөсөө яг тэр хуучин ажиллаж исэн яг монтажаар нь л шинэ бодол дээр тавьдаг. Тэ? Тийм одоо ажлыг хийж эхэлсэн. За тэгээ эхлээд Хинтээ эхлээд нүүсэн. Дараад нь Сүхбаатар нүүлээ, Дорнот нүүлээ, Дорногов нүүлээ. Ер нь тэ өмнө гов тэр бүгд нөөгдсөн байдаг. Тэгээд нөөгдөөгүй аймагуд болохоор өсөө Дундгов нөөгдөөгүй. За Баян-хонгор нөөгдөөгүй. За бусд нь бол бүгд нөөгдсөн. Бүх аймагуд хөдөлсөн. Аймагуд дандаа шинэ одоо байранд ороод тэгээд тэрийг дагаал нөгөө тоног төхөөрөмж нүүдэг. За энэ тоног төхөөрөмжийг ингээ нүүлэхэд 2 ажил хийдэг байсан. Бид нар эхлээд буулгадаг. Нөгөө төхөөрөмжийг хурааж авна. Хоёр дахын дахиад шинэ байран дээр авиж монтажлдаг. Ийм 2 ажил. 2 ажил хийдэг. Тий. За тэгээд энэ би нийтийн ажлыг 2098 оноос 2008 он хүртэл одоо яг энэ сансрын холбооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ гэдэг одоо энэ юуг хэсгийг ахлаад ингээд нийт 10 жил хийсэн байдаг. За энэ 10 жилийн хугацаанд болохоор миний хийсэн одоо ер нь бол ер нь ажил ер нь гайгүй одоо санаа төрсэн хийсэн гэдэг ажил маань болохоор энэ юуны Баян-хонгор Өвөрхангай аймгийн Далан энэ тэгээ Далангийн баригад дээр нэг юм 6000 м-ийн дэс өндөрт юм юуны аэродромын биш юуны аредо бүрхэлтийн цорхоо өсчихэд байсан. Энэ дээр нэг холбоогүй болчиход байсан. За тэгээд яг тэрийн газар Өвөрхангай аймгийн Далан дээр явдаг энэ цорхоог нөхөхийн тулд ийм станц байгуулъя гэдэг. За ингээ ярилцаад байдаг. За станц явах авчи тавьчихъя гэдэг. За тавь. За тэгээ энэ станцыг яах юм? 24 цагаар ажиллах станц. Одоо энийг тэгээд яаж ажиллах вэ? За энийг хүн тавь. За нэг техник тавь. За тэгээд энэ яг байдлыг ашиглаж чадах уу энэ одоо техникийн энэ агаржуулалт, чигшил одоо энэ төхөөрөмжүүдийг яаж тэгээд одоо би саналаа хэлсэн энэ газар земляк орсуудын ярьдаг газар земляк газар дор
одоо энэ төхөөрөмжүүдийг байрлуул. 3 метрийн гүнд гэдэг. Тэгээд энэ саналыг манай даваа дарга маш сайн дэмжсэн. Тэгээд гадны нэг компаниар доошоо 3 метрийн гүнд тоног төхөөрөмж хаашаашаа 4 метр өрөөтэй юм земляк хийсэн. Дундаа вакуум орчимтой. Дээрээ нэг 4 байшин бариад. Тэгээд доороо 3 метрийн гүнд төхөөрөмж одоо суйрлуулсан. За ингээд тэр төхөөрөмжөө ингээд суйрлуулад ажиллуулад ирсэн. За энэс хойш Далангийн бариад тэр одоо ямар нэгэн одоо халуун түлээ нүүрс одоо хөргөлт бүх асуудал шийдэгдэж байгаа байхгүй. Ерөөсөө тэр газар доор чинь ерөөсөө тэр төхөөрөмж яг л одоо температур тасалгааны температурт яг л барьдаг байсан. Тийм учраас тийм энэ их сайхан ажил болсон. За энэний дараах 2 дахь ажил маань болохоор бас юу Завхан аймгийн Урган сум дээр бас яг энэ маягаар хийсэн. Тэгээд энэ ажлаа сайхан болсон. Тэгээд одоо энэний дараах төхөөрөмжүүд одоо энэ иргэний хэсгийн энэ холбооны авиацийн албаны дараах юмнууд нь болохоор Ариатай локацид орж ирсэн. Энэ Ариатай базраах төрөө ярил 3 газар тавигдсан байсан. Одоо манайд нийтдээ 7 байна. 7. Тэгээд 7 Ариатай локатор ажиллаж байна. За энэ Ариатай локатор маань ерөөсөө л энэ Монгол улсын нутаг дэвсгэртэйгээр өнгөрч байгаа бүх агаарын хөлгүүдийг хяндаг одоо тэр хяналтыг одоо сайжруулсан. Яг өөрөө харж бодитоор харж ингэж одоо байдаг учраас энэ нислэгийн хөдөлгөөнд бол маш өндөр одоо юу дэвшилттэй болсон л доо. За нэг иймэрхүү. За тэгээд энэ Ариатай локатор яг одоо би энэ албанд нийтдээ 35 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. За намайг тэтгэврт гарах үед энэ Ариатай локаторыг нөөцөнд ажиллаж байгаа ADSB гэдэг тоног төхөөрөмж орж ирсэн. Яг Ариатай локатор шиг энэ том онгоцны мэдээллийг дамжуулж идэг. Одоо тийм бүх мэдээллийг дамжуулж идэг. Энэ нөөцтэй болсон. Тийм учраас одоо энэ 6000-аас дээш хөдөлгөөн үлдэж байгаа хөдөлгөөнийг бүгд харж, сонсож, найдвартай өдөртдөг болсон. За дараагийн өөрийгөө танилцуулаад. За би намайг Жамлын Батбэх гэдэг. Би бол Овоо Баянгорын 3 мөлөксөн хайраад. Хуучин зөвлөлт холбоот улсын хайргүй хотын цахилгаан техникийн сургууль төгссөн. Инженер электроник мэргэжилтэй. Миний амьдралын ягаад иргэний хэсэгтэй холбогдсон бэ гэхээр манай эхнэр маань иргэн хэсгийн унган энд төссөн, энэ домд ирсэн далах гэдэг жамцын чансал нэм гэж үсгээ байдаг. Мэргэжил нь бол эмнэлгийн тоног төхөөрөмж инженер. Байдаг манай хатмаа болохоор хуучин хаан 2 мотор онгоцны моторч ажиллаж байсан. Талхч авийн гэлэгч юмс гэж юм байна. Тэгээд энэ альд орж ирснээр тэгээд иргэн хэстэй холбосон да. Бүрэн холбогчтой тийм. Тэгээд би 1996 оны 5 сарын 25-ны өдөр энэ тушаалаар иргэн нислэглэлийн өдөрт хүндэсний төвийн цахилгааны албанд автоматикийн техникч гэсэн мэргэжил. Тэгээд энэ ажилд орсонтой тухайн үед цахилгааны албаны дарга Рудоржин гант төгсөгч юм байсан. Ерөнхий инженер нь төмөрч өдөрч юм байсан. Тэгээд энэ дотроо цахилгааны албан маань хойрлох сүлжээ, гэрс суулт, тэгээд дизелийн тасаг, дизель генератор, цахилгаан өсвөрийн тасаг гэсэн юм тасагтай байсан л да. Тухайн албаны тэгээд дизелийн хариуцсан тэр хэсэгт бол би автоматикийн техникч гэсэн мэргэжлэр орондоогоор орж ажилласан л да. Намайг ороход бол энэ боён тухай гэдэг энэ нисэх бодлын цахилгаан тоногдлууд нөөц үсгөр дизель генератор 30 зөвлөлт холбоос үйлдвэрлэгдсэн АД 200 кВт, АД 100, ДГ 48 24 гэсэн ийм маркийн эрлийн дээр тоногдсон автомат ажиллагаатай дизель генераторууд хариуцж ажиллах. Ийм л хувь тохиолдолд ирсэн л дээ. Инженерээр маань бол Бегазийн Дамисхан гэж залуу байсан. Механик инженерээр бол Бүрөдөржин Хадбаатар ах маань байсан.
Тэгээд механикчаар инх насан очир гэж залуу аккумуляторч нар том баяр гэж. Тэгээд ийм бүрэлдэхүүнтэй хамт олон дээр би орсон тоо. Тухайн намайг ороход бол биднээс эхний ээлжинд бол эхний ээлж ажиллаж явах жил гарсан бол биднээс энэ воентойн хэсэг бодлын радио навигацийн тоногдлын цахилгаан үсгэрүүдийг автомат ажиллагатай цахилгаан үсгэр өдийг хариуцж ажиллаж байсан. Тэгээд 97 оноос хөдөө засвараас манайх руу орон нутгийн хэсэг бодлын цахилгаан үсгэрүүд салж засвараар орж ирсэн л дээ. Ингээд экологийн шаардлагын дагуу бол ер нь холбоо навигацийн тоног төхөөрөмжүүд нь бол 1-2-оос дээш бие даасан цахилгаан үсгэрт тэжигдэх ёстой гэсэн юм заавартай байдаг. Тэгэхээр чинь төвийн эрчим хүчээр тэжигдэн дээрээс нь заавал бие даасан тийм генераторууд байх ёстой гэсэн. Ийм шаардлагын дагуу гээд орон нутгийн хэсэг бодлууд болон Улаанбаатарын агаарын навигацийн тоноглоод бүгд л ингээд нөөц үсгэрт байсан. Тухайд бол зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэгдсэн C2 AD маркийн гар ажиллагаатай генераторуудаар бол ер нь бүх нэсгүүл тоногдсон байсан л та тоногдлогдсон байсан. 97 оны дээр агаахан ярьсан дээр холимог тэжээлийн систем тоногдлогдсон төхөөрөмжүүд орж ирснээр бол манайд анхны 4 кВт-ийн Австралид үйлдвэрлэсэн LP4 маркийн генератор автомат ажиллагаатай хүчлийн төвшин тасарсан унсан тохиолдолд өөр автоматар ажилладаг ийм ажиллагаатай юмнууд генераторууд юу яасан нийлүүлжсэн. Гэхдээ тэгээд манайх бол тэгээд удаагүйлдэ холбоо навигац тухайн үеийн техник хангалттай албанд цахилгааны хэсэг болж нэгдсэн ихтэй. Ягаад гэвэл агаарын навигацийн тоног төхөөрөмжүүд нь бүгд цахилгаан үсгэрээр тэжигдэх ёстой. Тэр нь бол бие даасан байх ёстой гэсэн. Тэгээд энэ үед эсэхлээд юу явагдсан гэхээр агаарын навигацийн тоног төхөөрөмжийн бие даасан цахилгаан үсгэрүүдийг автоматжуулах ажиллагаа гэсэн. Өөрөөр хэлбэл хүний оролцоогүйгээр тог тасарсан үед өөрөөр автоматар сэлгээд тог ирсэн үед буцаж салах. Тийм бүр автомат. Тэгээд тэдгээрийн хоорондын хугацаа нь бол 8-аас 24 секундын хооронд цахилгаан үсгэрээр бүрэн хамтсан. Ийм байх. Ийм системүүдтэй бид ирсэн л дээ. Тэгэд ер нь бол анх 97 онд ер нь гар ажиллагаатай байсан тоноглууд маань 2014 онд ер нь бүгд бүрэн автомат ийм ажиллагаанд орсон. Энэ сайхан түүхийг бүтээхэд бол гар үеийн оролцсноор би өөрийнхөө тохиол өндөр хүмүүс өөрийгөө бодож явдаг. Тэгээд агаарын навигацийн төхөөрөмжүүд тэгээд энэ нислэгдлөөний энэ удирдлагын хяналтын төв мөвдөр бол ямар шаардлагууд гарч ирсэн гэхээр генераторууд маань дизель генераторууд маань төвөн хүчил тасалсны дараа биелэлээс 6-24 секундын тасалт үүсдэг. Тэгэхээр энэ таслыг байхгүй байхын тулд тасалгүй тэжээлийн систем буюу UPS-ийг ашиглаж байна. UPS-тэй бичгэлсэн гэсэн. Одоо ардарууд дээр бүгд байна. Тэгэхээр энэ холимог тэжээд системээ өөрөөр хэлбэл цахилгаан голц маань найдварчаад ингээд стандарт өндөрч байна. Стандарт өндөрүүлсэн дөө угсаа энэ холбоо навигаас одоо энэ ардарын төхөөрөмжүүдийн нислэгийн удирдлагын төв өвчин бол 24 цаг ерөөс таслах хэрэг байхгүй шүү дээ. Тэр энэ бол би мэрэгжлийн биш хүн гэдэгт ойлгоход бол ер нь үндсэндээ тэр дасралтыг л бол барьж дараагийн их үстэй холбох. Одоо тэр генератор хоёр их үсрийн хооронд шилж тэр хугацааг барьчих хэвээр тасалгүйгээр барьчих хэвээр гэсэн. Ийм ер нь ингээд танах ингээ хараад хахад яхад зүгээр нэг улсын шиг гэдэг юм уучин зөвлөлт толгойд улсын тоног төхөөрөмж дараагийн үе рүүгээ шилжихэд бол амар байж магадгүй. Тэгээс зөвлөлт толгойд улсын тоног төхөөрөмж нь болоод дахиад Австрали энэ төргээд ороод тэгэхээр бүр технологийн шал өөр өндөр түвшингийн эсвэл өөр
гарцтай гэдэг юм өөр модельтэй өөр технологи орж ирж шүү дээ тий. Тэгээ өөрөлдөө Тэр болгонтой бол ингэж бас нийцж ажиллана гэдэг бол бас ур чадвар өндөр байж ш тэр хангалттай шүү дээ. Тэр тоног төхөөрөмжийг шин ашиглахын тулд ашиглалтын заавар нь англи хэлээр орж ирж байгаа. Тэгнь. За нөгөөх юм техник ашиглалтын заавар нь бол орос хэл дээр байна шүү дээ. Бид нар орос хэл дээр ингээд ашиглаад ингээд сураад тэрийг ингээд зааврыг уншаад ингээд ажиллаж байсан ус чинь тэр ороод ирэхэд одоо базуур гой бол одоо харанхуйл байж байгаа шүү дээ. Шууд ороод ирэх тийм. Тийм учраас одоо тэр англи хэлний бэлтгэл одоо шаардлагатай байсан л да. Тэгээ шаардагдсан. Би зүгээр сонсч байсан таныг нэлээд хожуу, нэлээд гайгүй англи хэл баг өөрөө бие дагаа сурцсан гэдэггүй лөө. За бараг ортой. Намайг бол энэ англи тэр хэлний хүртэл явуулаагүй. Та хөвширсэн байна. Хөвшин хүнийг явуулахгүй. За тэгээ би бол одоо тэр захиралдаа хэлж ил байлаа. Тэр үед чинь манай үндэсний төвийн захирал Баяр сайхан захирал, техник эрхтсэн захирал Чулуунбаатар байлаа. Орсон. Тэгээд одоо би их ууртай маягтад орсон. Тэгээд одоо намайг хэвтэйхэн одоо ятгаад одоо дараагийн ээлжинд явуулна гэд тавьшруулаад ингээ үснээрэл дараагийн ээлжинд явна гэсэн явуулдаггүй. Тэгэнгүүт нь би одоо техникийн паспорт унших хэрэгтэй шүү дээ. Тийм шүү дээ. Паспорт заавраа. Тэгээ би өөрөө бие дааж энэ дотоодынхаа нэг курсд дамжаанд сурсан. Анхан шатны дамжаанд 7 хоног. Дунд шатны дамжаанд 1 сар. За ингээд яг нэг тэр англи хэлний үгзийн дүрмийг бол ойлгохтой болцсон л доо. За тэгээд надад бол үг шийжлэх ийм асуудал үүдэж байгаа шүү дээ ерөнхийдөө. За тэгээ яг өөрийнхөө тэр техникийн одоо биш баримтыг бол одоо Словардад бүгдийг одоо хэдэн үгөө шийжилж яваад тэгээд техникийн баримт бичиг бол уншдаг болчихсон. Тэ. Тэгээ асуудалгүй шүү дээ тэр англи яваад ирсэн одоо алтан зөвхөөсөө бол дутхгүй л байна. Тэрийг анхны Боингийн нисгчнэр гэсэн анх бэлтгэд тийм Тэгс шүү дээ. Хэлжсэн шүү дээ. Маш мундаг гадаад явдлын яамны чөлөө хаанаас нэг орчуулагч эмгтэй авчираад дагуулаа болсон. Очоод орчуулж чаддаг. Яаж аа? Техникийн хэл жондоо шүү дээ. Өвшөө бүр юу ч байд. Техникийн хэл мэдэхгүй юм шиг яаж чадахгүй шүү дээ. Тэр өөрийнхөө тэр ярианы хэл тэр бичгийн хэлээр өөр яваад яасан. Тэр нэр томьёог бол мэдэхгүй учраас тэр шоршуулж чадахгүй. Тэгэл миний зүгээр сонсч үзсэн баталгаатай биш л дээ. Тэгтэл ганц нислэгийн англи хэлтэй хүн байсан бүх оргодлого л байсан. Тэгэл оргодлогоо шууд ажиллаад аваад явчихсан байхгүй. Чи мэрэгжлийн онцлог хэлнэ гэдэг чинь шал өөрөө. Тэр англи хэлээр тэр юм орчуулахад тэр үндэсэн юугаа мэдэх хэрэгтэй. Мэргэжлээ мэдчихэж англи буулгахаас биш зүгээр хэн өдөө нэг англи хэлтэй гэсэн хүн тэр хийдэг ажил биш штэ. Тий. Тийм байд. Тэгээ хариуцлага бол хүний ямаар яригддаг учраас тий. Зүгээр нэг хоол идэхтэй нэг бизнесийн англи хэлээр юм өөр төвшингийн англи хэлээр явж чадахгүй. Тэрийг харин бид их сонсч байсан юм байна. Тэгээ оргодлогоо нэг яалтаа дундаж бас нэг курс. Тийм асуудал үүссэн. Тэгээд үүсээд ирэхэд одоо би тэгээд мань митийн нэг хэдэн хүнийг их сурвал дээр нэг сар хичээлүүлсэн. Чойл усан жиг гэдэг хүн биднээс англи хэл заасан. За байж нь чойл усан жиг багшин шав. Англи хэлээр зүгээр өст. Алж байгаа хгүй юу. За тэгэл одоо нэг сурмар айдал одоо тэр сарын програмын төвшөнд тэгэл одоо гадагшаа дотгошоо явсан тэр чиний яриад байгаа оргол гэдэг чинь ганцхан оргол. Онгоц олон. Нэгдүгээр оргол, хоёрдугаар оргол, гуравдугаар оргол гэж байхгүй. Оргол нэг онгоцонд явхад би нэг онгоцонд явна. Тэгээ нөгөө орголоос дамжуулж энэ юу гэдэг вэ гэж асуух юм уу? Агаарт гараад тэгээд өнгөрнө. Тэгээд онгоцон дотор ихний тохиолдолд англи хэлтэй орчуулагч явдаг байсан. Чимгээ хин за нэгэн их сургуулийн багш нар л явдаг байсан. Жаргал сайхан энтергээд Сиэтлд эднэс. Тэгээд эднэс англи хэл ерөнхий англи хэл одоо нислэгийн одоо авиашн англи хэл одоо эмнэлгийн англи хэл англи хэл мэддэг хүн тэр мундаг мэддэг нүүбийн тэр төлөөлөгчийн газар ажилдаг юм яадаг тэр улсууд бид нар тэр ирээд
бид нар тэднээсээ давуу болчихж байгаа. Нөгөө мундаг англи хэлтэй бас. Яг гэсэн чинь за жишээлбэл привидийн станц ямарваа нэгэн юу дуудлаган дээр өсгийн дуудлага байдаг тийм ээ. Хоёр өсгний одоо DA ч гэдэг юм уу BA. Тэгээд тэр юу BA гэсэн кодыг сонсонгууд би тэрэн дээр тохируулаад тийшээ явахад тэрлүүл явна. Түүнээс би өөр юм. Тэгээд зэрэг тим системүүд үхтэй юм яагаад ирсэн чинь нөгөө орчуулагч юм гэж байгаа. Гэхдээ энэ угаас орчлуудлаас хараад гэд бичээд их энэ ямар өчтөн. Тэгсэн тэр станцын дуудлага HD гэсэн байхгүй юу? Тэгэд нөгөө өсгүүдийг нөгөө aviation English-төр болохоор тэр өсгүүдийг дандаа жишээл H байх юм бол Hotel тийм ээ Alpha Oscar X-ray гэдэг юм уу. Тэгээд тэр нөгөө HD үсгтэй болохоор Hotel Delta станцаас тийшээ өгсөн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө орчуулагч хүнд бол үгүй энэ дээлтэй орчуудлаас гараад гээд нэг юм гараад их энэ утга хаашаа явах гэдэг. Тэгэхээр нөгөө эмнэлгийн англи хэл, орон нутгийн англи хэл, авиацийн англи хэл одоо салбар мэрэгжил болгоноор өөрсдийнхөө онцлогийг хадгалсан юм байж байгаа. Тэгвэл зэрэг энэ англи хэл дэлхийн нийтийн хэл гэж байгаа боловч жишээлбэл диспетчерүүд бол нэлээд одоо ер нь альч юу хөдөлгөөний удирдлагын диспетчерүүд бол нэлийн өргөн юу мэдлэгтэй байхгүй болохгүй юм шиг байна. Тэгээд энэ дэр их асуудал үүсэх. Юу гэдэг вэхээр дээгүүр нисэж байгаа онгоцууд энтхийн онгоц энтхийн англиар яриад, Монголын онгоц Монголын англиар яриад, нөгөө жинхэнэ англи онгоцсон саксон аялгаагаар яриад, Америкийн онгоц Америкийн Чайна болохоор Чайна англиар яриад, янзын дуудлагатай уг нь нэг үг хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө акцент нь ондоо. Тэгэхээр тэр болгоныг ялгаж одоо салгаж тэр юм хүмүүд эн чин би хичнээн мундаг англи юу хэлээр ярьдаг байлаа гэхэд яг тэр англи хүний аялгаагаар ярьж чадахгүй шүү. Яг тэрнтэй адилхан энэ газрын арай навигацийнхэнд бол яг л тийм л хүндэр тохиолж байгаа. Оросын бүхэлдэн сураад гараад ирсэн тэр ном үнтэй тэр сургалт үжээ яг үндсэндээ бас л шууд орхигдоод дахин шин хүчтэй тулгарч штэ. Хилний хувьд тэр инженер техникийн дүрмийн хувьд тий. Техник хөгжлийн зааврууд бүгд англи хэл дээр орчиж байгаа юм шиг. Тэгээд тэрийг боловсруулж манай инженер техникийн ажилтнууд энэ манай хэсгийн салбарынхан бол бас их бахаргууштай. Маш богино хугацаанд бол бүгдээрээ суралцаж тэр танд хөөрөн эзэмшиж ингээд чадсан байхгүй юу. Тэгээ энэ бол одоо ер нь бахархаас өөр яах. Тийм үү. Тэр аргагүй. За дараагийнх нь отгоо. Би дээр нэг юм хэлдэг. Энэ хөдөө орон нутгийн нисэх буудлууд дээр холбооны инженерүүд, цахилгааны инженерүүд, привидийн техникчүүд ингээд манай одоо энэ албаны та бас холбоотой бид нартай маш одоо нэгт холбоотой ажилладаг ийм инженерийн ажилчид байдаг. Энэ маань одоо 18 аймаг дээр үед нислэг хийж ирсэн бүх аймагуд байсан. Тэ байж ирсэн. За тэгээд тэр аймаг болгон чинь өөрөө нэг 10 хэдэн сумтай. 10 хэдэн сум болгонд холбооны техникчтэй, холбоочнтойгоо ингээд энэ нэлээд том ийм бие бүрэлдэхүүн ажилладаг байлаа. За нэмээд нэг юм хэлэхэд манай алба Монгол улсын газар нутгийн хэмжээний тоног төхөөрөмжүүдийг хариуцсан ажилладаг. Цахилгаан, холбоо, тийм ээ. Навигацийн тоног төхөөрөмж бүгд хариуцсан ажилладаг. Одоо яг хоо биеийн багч гэсэн бэлчээр нь томоод гэж хэлэх гээд байгаа юм л да. Энэ ийм ажлууд бид нар хийж гүйцэтгэж явлаа. Иргэний хэсгийн манай холбоонд байв. Тэ. Тэгэхээр яг ингээ өөрсдөө мэрэгжлийн хүмүүс ороод ирэхээр бид нар дунд нь нэг тохоонд аль нэг нь хийжсэн ч гэсэн шал өөр өнцөг гарч ирээд байгаа шүү дээ, тий? Тэг нь л дээ. Одоо жишээл миний туршлагаас харахад одоо би хөдөө хиний нэслэ санаа авлаа. Хөдөө орон нутгаар ингээ нисэж хаад хоёр онгоцууд одоо юм уу 24 онгоцууд аймаг болгон одоо жишээл Хөвсгөл аймаг бол 24 сумтай тэрэн дотор 6 сум нь албан ёсны тоног төхөөрөмжтэй сумын холбоочнтой. Хөвсгөл аймаг өөрөө гэрэл суултын системтэй. Тэгэхээр зэрэг Хөвсгөл аймаг юу шөнөөр бол онгоцууд иж авдаг. Ганцхан радиолокаторын систем тэр үед байхгүйсэн. Тэгээд буултын оролт одоо шөн одоо цаг агарын хүнд нөхцөл юм уу эсвэл одоо өдрийн одоо нарны гэрэл байхгүй болсон тийм юм хүмүүд газрын тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Тэрэн дээр бол биднээсийн нэрлэлт занснаар холын период
ойрын период гэдэг. Тэр хоёрыг дамжиж өнгөрчөөж л би мөрөн дээр ингээд буун. Тэгээд эднүсийг сонсох барих шүн нисэж хахад аадар цахилгааны голомт, аян цахилгааны голомт нөгөөдий чинь сарниулна, барниулна, зарим нэг онгоцны хүлээн авах чадвар өөрөө мууч юм байж идэг. Заримдаа ч бас нөгөө юу үлээ цаг үеийн үйлчлэгээнээр ч гэдэг юм уу. Энэ тэр үед намайг ингээд анх нусаагаж үсэн хөхтэй байгаа тэр одоо холбоон дээр ашиглаж байсан тоног төхөөрөмжүүд. Тэр хоол ойрын периодын тоног төхөөрөмж дээр яг худалчинд бол юу ийм голосон лам дунд нь ийм бүдүүн вольфрам утсан. Одоо бол нөгөөх станц чинь энэ баргалж хармын тийчгэр шахуу худалчин тийм ээ. Тийм овор багтай хөтөн чадал сайтай болсон. Тэгэл тэр нэг ламбгоо энэ тэр энэ шатцсан байж тэгээд ийм том ламп барьсан нэг бүдүүн харалцсан юм. Одоо дэх үед бол сүд мэдчихэж тэгээд гэрийн юм нэг юм бомбгор юм яашгүй гэрэл шатчихсан ингэж барьж байгаа ингэж аятайхан ингэж ихсэж байгаад ингэж дохиод асаачдаг тийм ээ. Тийм л одоо тоног төхөөрөмж тийм л одоо ухахдах юм байлаа шүү дээ. Одоо бол тэгээд нөгөө холбоочингийн агаар авсан нөхөр сонсохдохгүй байна гэсэн. За аюугаа өгөөрэй. Аюу тохируулга өгөөрэй. 1 2 3 1 2 3 байж 1 2 3 гэсэн. За одоо гайгүй танаагаар ямар байна. Тийм ээ. Одоо бол зүгээр л ингээд тоо тавьчихвал тэгэл болоо. Тэр чинь нүүрсэн юуны тохируулгатай тэр одоо аан 2 онгоц ч гэсэн R42 гээд баргалж ингээ ганцаараа өргөхөд хүнд нэг тийм том блок 2 блок тэгж хийгээл ингээ явдгаас одоо тоног төхөөрөмж одоо таануудын хүчээр маш хүчтэй. За отгоо өргөд. Намайг Дамирангуй Отхон хөвгдөг. Увс аймгийн Тэсэм угол холбооны шүтээсийн тухайн техникийн сургуулийн холбооны сургуулийг электроникийн инженерээр төгссөн. За нисэгт олгогдсон төгөөл 98 онд энэ төсөл хэрэгж байгаатай холбоотойгоор энэ даваа дарах, манлаа дарах эднэр манай сургууль дээр яриа гэсэн мэт бид нэр төгсөх курс байсан. За ингээ орон нутгад инженерийн ажиллаж таанаа. Шинэ тоон төхөөрөмжтөр ажиллаулнаа, сансрын болгоны. Ингээд эндээ таавах нэгээд очиж ажиллаач гэдэг тийм санал байгаа. Тэгээд 98 онд 28 хөх шалгалт өгөөд тэндээс 8 тэнцээд тэгээд 4 нь орон нутг руу явж байсан. Миний хувьд болохоор Ховдын булган сум руу. Манай нөгөө 3 маань нэг нь Батбулг инженерийн унлоо Хөвсгөл рүү. Мөнх сайхан маань Сайн Шанд руу. Аз жаргал Гоолтоор гээд ингээд дөрвөлөө анх ингээд яваад анхын төслийн дараах анхны инженерүүд болж ингэж явж байсан. За ингээд нисэх гэдэг альт анх ингээд онгосон сууж үзэг юм чинь. Увсаас одоо оюутан байхдаа машинаар л ирдэг байлаа. Тухайн зээлзэн 30 53 66 машинаар л ирдэг байсан. Анх удаа онгосон суугаад нисэгт ороод ингээ Ховдон болгонд бууж байсан. Тэгээд тэнд очиж ингээ буухад Мэдгийн Бааст гээд холбооч нь буудлын эрхлэгч нь болохоор Ядам Сүрэн гээд периодын техникч буудлын эрхлэгч байсан. За тэгээд Мятан төлөөлөгч Төмөр Батар, нислэг удирдагч нь Баасан Бямб, сахиулаар болохоор манай Баасман дүү байсан одоо хингэлээ нэрнтэй. За ингээд 5 хүний бүрэлдэхүүнээр нисэх бодлын үйл ажиллагаа болдог. 7 өнөخت нэг А24 онгоц авдаг. Тэгээд бүгд ажлаа хуваарлаж аваад одоо хүн болон хийхгүй ажил бол байхгүй. Миний хувьд болохоор тухайн үед тэнд чинь АД20, АД30, LP4-гээд 3 дийлсгенатор Апаны Ямзын мотортой нэг Апа байсан өөр дээр мотортой. За ингээд 4 дийлсгенатор хариуцдаг. Нисэх бодлын ой болох нисэх бодлын ажил нь эхэлсэн. Барилгын ажил эхэлсэн. Өөрөөсөө барилгаа засч барьж одоо гэдэг 40 хоног дөнгөж нисэгт ороод одоо насилхтай шавар зөөлөг гэж эхэлж байсан. Тэгэл нисэх бодлоо барайл нисэх бодлохоо 9 сардан хийгээл тэгэл нисэх бодолтой ингээд нисэгтээ юугаа олгосон байдаг. Тухайн үед тэнд Ховдон бурганд ажиллаж байхдаа ер нь баг хийж үзэг ажил байхгүй байдаг. Ардармахаа чулуунуудаа бүгдээрээ төвөн тэмдэглэмдээ будна зорчигч иргэнэл зорчигчтой одоо онгоцондоо дэг журмтай оруулах. За дээр нь өөрөө болохоор би чи холбооны техникс орон тоондоор ажиллаж байгаа. Дээр нь цахилгаанаа хариуцсан, дийлсгенаторуудаа хариуцсан, онгоцондоо ачаагаа ачна. За ерөөсөө ингээд бүгд нийлээл илэвж байгаа л тухайн өдөр онгоц аваад ингээд явуулдаг. Тийм ингээд бүгд байсан дөө. Тухайн үед ажиллаж станц гэх юм бол холбоо холбооны R820 гэдэг станц, хүлээ авагч нь R250 уус хэсгээ хүлээ авагч байсан. Чиглүүлэх станц Par8 гэж чиглүүлэх станцтай байсан. Дандаа Орсын ламп нь. ОК команд холбооны станц болохоор сүйд төсөөр тавьсан 56 10 нөөцөнтөн Баклан
5 гээд станцтай. Тэгээ Цагуурын автомат Баясалагийн автомат QLC тавиад автомат станцтай. Тэгээ Тэрса 400-аас Сансар болгоны терминал станцтай галсан. Иймэрхүү бүрэлдэхүүн. Тэжээлийн систем бол ерөнхийдөө Монголд баг анх удаа нисхийн тоон төхөөрөмждөг холимог тэжээлээс буюу нарны зайн тэжээлэр тэжээсцэн үг Монголд баг анхны тийм сүлжээ юуг үүсгэсэн, анхны тавьж эхэлсэн. Тэгээ нарны зайн холимог тэжээлийн системийг ашиглаж эхэлсэн. Ингээд эдгээр бүгдийн хариуцсан ажилтдаг байсан. За тэгээд нисхүүд ховдон болгонд одоо яг одоо суманд ажиллаж эхэлснээр ерөөсөө нисхийн хамгийн доороос нь эхэлж байгаа учраас одоо бүх ажлуудыг ерөнхийдөө нис гэж байдаг ингээд ойлголтыг авч эхэлсэн. Ингээд бүх юмудаа мэддэг болж эхэлж байгаа. За тэрний дараа ингээд Хөсгөл аймгийн мөрөн нисх худалд бас холбооны техникч, холбооны инженер гэдэг орон тоонуудаар ингэж ажиллаж байсан. Периодын техникч гэдэг ийм орон тоонуудаар ажиллаж байсан. За тэгээд дараа нь 2007 оноос Улаанбаатар төвд засварын лаборатори гэж байгуулагдаад тэнд одоо цуг жавхлан гэдэг одоо энэ нисх худалд ажиллаж байсан. Электроникийн инженертэй хамт ингээд засварын лабораторийг нээгдэхэд тэнд орж ажиллаж. Тэгээд засварын лабораторид 15 жил нисхийн яг энэ холбоо навигац ажиглал цахилгаан хангалттай тоон төхөөрөмжийн засвар үйлчлэгийг доод түвшинд нь электроникийн доод түвшинд хийдэг, засварладаг, зохион бүтээдэг ийм ажлуудыг хийж байсан. Тэгээд хангамжийн хэсгээр бас хэсгийн даргаараас ажиллаж байсан. Навигацийн хэсгийн даргаар 2020 оноос ажиллаж шинэ нисх худлыг ашиглалтанд оруулахтай холбоотойгоор Япончуудтай юунуудтай хамтарч одоо шинэ нисх худлыг ашиглалтанд оруулах юм дээр бас навигацийн хэсгийн дараа ажиллаж шинэ нисх худлыг бас амжилттай тоон төхөөрөмж ашиглалтанд оруулж ингэж байнгын үйл ажиллагаанд оруулж ирсэн. За тэгээд энэ хугацаанд нисхтэй ажиллаж байхдаа 12 онд бас бидний хэдэн орон нутгад ажилласан залуучууд хэдүүлээ бүгд ярьж байгаа энэ нэг мэрэгжлийн тийм холбоо байх хэрэгтэй байна. Ингээ холбоотой болоо гэдэг асуудлыг яриад та 2012 оны 12 сарын 12-нд Монголын арай навигацийн инженерийн техникийн ажилчдын холбоо байгуулад тэрний анхны тэрэг манай Дорцоор ажиллаж байгаад дараа нь цогоо ажиллаад миний бие 16 оноос 19 оны хооронд энэ холбоог тэргүүлж ажиллаж байсан. За ингээ дараа нь одоо надаас болохоор манай Батбэх энэ холбоог аваад ингээ ажиллаж байгаад одоо сая 25 оноос миний бие дахиад буцаж энэ холбоогоо аваад ингээд цааш ингээд өргөдөж ажиллаж байгаа. Ажлаар ингээд явж байна. Одоо манай инженерийн ажилтны холбоо маань ерөнхийдөө нийт 300-аад инженерийн ажилчид ингээд хамарсан юм юу байдаг. Орон нутгийн бүх нисх худлын инженерийн ажилчид юунд болохоор холбоо навигац дээр нь болохоор нөө цахилгаан хангалттай инженерийн ажилчид болон Улаанбаатар төвийн бүх холбоо навигац ажилтнууд одоо цахилгаан хангалтын инженерийн техникийн ажилчид бүгд багтсан ийм холбоо байдаг. Одоо энийг бас ингээд ажиллуулад ингээд яваад явж байгаа. Ерөнхийдөө ингээд ойрхойд хаа танилцуулаад юм товчхондоо иймэрхүү байна. За. Өнөөдрийн урилга хүлээж авч хүрэлцүүлсэн та бүхэнд өөрсдийнхөө тухайн үеийн нисгэд орсон, нисгтэй холбогдсон сайхан дурсамжуудыг ярьж гисэнд баярлалаа. Тэгээ өнөөдрийн анхны танаа мэрэгжлийн дугаар орж байгаа нь энэ байгаа. Тэгээд дараагийн дугааруудад дараагийн үеийн залуучууд орж иж хаврагдаж дараагийн шатны дэвшилтэд технологиудаа ярилцах баха. За ирсэн та бүхэнд баярлалаа.